Түрүүчийн 7 хоногт нөгөө хуулийн төсөл өргөн барьлаа гэж ингэж ойлгосон. Тэгээ яг хуулийн төсөл өргөн барьж байгаа нь одоо боловч энэ асуудал сүүлийн хэдэн жилийн туршид яригдчихсэн юм сэдв. Гэхдээ барьж аваад хийдэг юм уу? Ийм хүн олдохгүй ди хүрчичтэй гэж ингэж ботсон. Тийм учраас хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хууль уу? Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль. Энэ анхдагч хууль. Анхдагч хууль. За эндээс яг энэ сэдвэр хэд хэдэн юм асууя гэж нийгмийн даатгалын ерөнхий газрын дараах Бачархлыг урьсан. Танд ирсэнд баярлалаа. Тэгээд за нэмэлт гэж байгаа юм чинь энэ нөгөө нэг сонголттой хувилбар бол биш юм байна гэж нэрийг үзээд бодохгүй. Тэгэхээр эхлээд та нэг ийм мэдээлэл өгөөч. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн болоод аж ахуйн нэгж ер нь одоо яг хэд үйдэг. За тэгээ. За 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 65 орчим мянган ажил олгогч манай нийгмийн даатгал тайлангаа илгээдэг. 65 мянган орчим ажил олгогчийн тоо бол тийм байна. Даатгалагчийн тоо бол 1 сая 200 мянган хүн байна. 1 сая 200 мянган хүн. За энэ 1 сая 200 мянган хүний албан журмын даатгалагч, сайн дурын даатгалагч гэдэг хоёр ангилдаг бид нар хуулиараа. Сайн дурын даатгалагчийн тоо бол 160 мянга байна. 160 мянган хүнээс дахиад бид нар ангилах юм бол малчит нэг 56-аас 60 мянга орчим байна. Ерөнхийдөө тооч статистик бол юм. Одоо тэгэхээр энэтэй зэрэгцээд нэмэлтээр хуваараа тэр нөгөө хэдийгээр хуулийн орчинд бүрдээгүй боловч ингээд сангууд үйл ажиллагаа явуулаад байгаа юм байна л шүү дээ тий. Тэгэхээр яг тэнд нөгөө ингээд давхар төлөөд явж байгаа хувийн сайн дурын ийм даатгалд тэтгэврийн даатгалд хамрагдаж байгаа хүн хэд байгаа вэ? Тий одоо ингээд таны асуудал хууль нь байхгүй мөртлөө эрэлт нь бий болоод одоо нэг 135 мянган хүн байна. Ажилтнууд хүмүүсүүд энэ яг энэ хувийн нэмэлт тэтгэвртэй төстэй энэ бүтээгдэхүүн дээр хамралт нь ороод явж байна. Тэгэхээр аль хэдийн эрэлт бий болоод 135 мянган хүн энэ хувийн нэмэлт тэтгэвртэй төстэй бүтээгдэхүүн аль хэдийн ингээд үйлчлэг аваад ирчихсэн байна гэсэн үг. Актив хүмүүсүүд хуулгүй юм чинь одоо хууль бус яваад байгаа юм гэж хүмүүс их асууж байгаа тийм. Хууль бас биш. Энэ чинь зарим даатгалын тухай хуулиар зохицуулагдж байна. Арилжааны даатгалын тухай хуулиар. Одоо үндэсний амьдралын даатгалын компани бол тэтгэврийн бүтээгдэхүүн одоо санал болгодог. Энэ хууль нь даатгалын тухай хуулиар. За зарим одоо компаниуд одоо ард ч юм уу, мандал ч юм уу одоо ийм компаниуд бол компани тухай хуулиар. Зарим байгууллагын дэргэдэх сангууд буюу жишээл одоо голомтын тус сан гэдэг ч юм уу тий. Тэд нар бол төрийн бус байгууллагын тухай хуулиар ч юм уу. Ингээд явж байна. Энэ хооронд нь нэгтгэж байгаа журмыг нь бол харин санхүүгийн зохицуулахороо журмаараа зохицуулж байгаа юм. Тэгэхээр энэ харилцааг бид журмын төвшөнд биш нэг хуультай нэг хуулийн дээвэр дор авчрах үндсэн бус зорилго бас байгаа. Ер нь ингээд зэрэгцүүлээд төлөө явд юм уу? Эсвэл явандаа ингээд аль нэгийг сонгох ч юм уу те? Овийн урсгалын гэдэг хоёр сангийн тухай ярьж шүү дээ. Тэгэхээр би ингээд улсад төлмөргүй байна. Хувьд нь төлөө явмаар байна ч юм уу. Тим сонголт энэ хууль дээр байгаа юу? Эсвэл цаашдаа тийм юм бий болох уу? Эсвэл олон улсад угаасаа ийм жишг байдгүй юм уу? Тий, олон улсад бол нийгмийн хамгааллын асуудал яригдж байгаа шүү дээ. Энэ явж тий. Одоо та эсвэл би одоо тэтгэврийн насанд хүрээд нэг тэтгэвэр аваад амьдраад авах уу? Эсвэл 2 их өсвөр, 3 их өсвөртэй юм тэтгэврийн төрөл рүү орох уу гэдэг нь бодлогын шийдлийг тухайн улс орн өөрсдөө гаргаж байгаа. Манай улсын хувьд бол бас энэ одоо өнөөдөр жишээлбэл 3 сарын 23-нд 60 нас хүрээд тэтгэвртэй гарч байгаа хүн бол нэг л тэтгэвэр авна. Нэг л тэтгэвэр авна. Харин таны төрөний дурддаг одоо аль хэдийн 135 мянган хүний эрэлт гарцсан байгаа хүмүүсийн хувьд магадгүй хоёрыг авах эрх нэгдэх баг. Энийг хулжлаад өччих юм бол энэ нэг их өсвөр биш олон их өсвөртэй амжиргаанд нөлөөтэй юм бодлогын шийдлүүдийг л улс орон хийгээд байгаа. Гэхдээ гол нь таны асуудал үзүү. Улсын нийгмийн тэтгэврийн даатгалд хамрагдахгүйгээр шууд хувьдаа хандаа явах гэдэг юм бодлогын шийдлүүдийг бас улс орн өөрсдөө хийдэг. Гэхдээ олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний конвенц гэдээ бас байдаг. Тэр бол нүүбийн гишүүн улс болон мөрддөг. Хит бас хувийнхроос орж болохгүй шүү тий. Энд чинь хувийн сан бол одоо яг жинхэнэ зах зээлийн зарчмаар юм. Нэгч төрөө оролцоо байхгүй. Хувийн хвчлүүд эрдэнэ. Бүх эрсдлээ хувааж өрнө. Тэгэхээр одоо нөгөө одоо дэлхийн эдийн засгийн хямрал болдог ч юм уу, ковид болдог ч юм уу энэ сан маань өөрөө бас асуудалд орвол тэр хүн насны эцэст ямар тэтгэвртэй болох гэдэг асуудал хурцаар тавигдж байгаа. Тийм учраас энэ үндсэн хамгаалалт буюу улсын тэтгэврийн тогтолцоо заавал байна шүү гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энийг Дэлхийн банкныхын хэлдэг, олон улсын валютын сан шилж байгаа, олон улсын нийгмийн хамгааллын ассоциац бас хэлдэг. Тэгэхээр
таны асуултанд хариулахад улсын нийгмийн хамгааллын тогтолцоо бол байдгаараа байна. Дээр нэмээд нэмэлтээр хувийн нэмэлт тэтгэврийн даатгалт бол бас таамруулна. Гэхдээ урт хугацаанд улсын нийгмийн даатгалын тогтолцоотойгоо яаж холбогдох вэ гэдэг нь бол тусгай загвар бас яригдана. Одоохондоо бол арай цаг юм биш гэж олон улсын зөвлөлүүд бас хэлээд байгаа. Одоо тэгэхээр эндээс нэг юм гарч ирж байгаа. Энэ санг хэн байгуулж болох вэ? Ямар аж ахуйн нэгжүүд байгуулах юм бэ? Тэдний өмнө ямар шалгуур байгаа вэ? Энэ магадгүй шалгуур нь хууль дээр биш ингээ хууль дагсан дүрм журам ч юм уу ингээ дараа нь гарч магадгүй л дээ. Гэхдээ ер нь олон улсын жишээ нийтлэг нь ямар байдгийг. За тэгж байгаа. Одоо хамгийн их асууж байгаа зүйл бол ирээдээс бол энэ хэр найдвартай юм бэ гэж асууж байгаа. Тэр нь юу вэ гэхээр за улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо бол цаана улс орн байна тий, төр байна. Ингээ баталгаатай тий. Одоо их энд нэг А гэх компани байгуулагдаад би тэнд юунд итгэж мөнгө өгөх юм бэ? Наад бол хоёр сонголтоо. Би эсвэл банкнд очиж хийж л та тий. Эсвэл би энд өгөх энэ надад итгэл үнэмшил төрөлх зүйлчийг юу гэж асууж байгаа. Яг таны асуулттай адилхан гэсэн. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээр энэ харилцаанд бол нэгч төр оролцохгүй. Төр үзэхгүй хяналтын түвшинд л оролцсон. Нэг тэр төр нь юу гэхээр санхүүгийн зохицол хороо. Энэ бол нөгөө их олон жил шимтгэл төлж байгаа буцаага тэтгэр авах харилцаа учраас энэ бол тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчлэнэ. Заавал тусгай зөвшөөрөл авна. Тэгвэл дурууны компани гарч ирээл зарлаад мөнгө татаад ингэ яваад боломжгүй болж байгаа. Хоёрдугаар дөрмийн сангийн бас оруулж өгч байгаа. Дөрмийн сан жишээлбэл 1 сая төгрөг байхгүй гэж байгаа. Хуулийн төсөл дээр бол 15 тэрбум төгрөгөөс доошгүй гэж байгаа. Гуравдугаар гэх юм бол ямар нэг байгууллагын дэргэд байгуулагдахгүй гэж байгаа. Одоо жишээлбэл нэг том одоо үйл ажиллагааны томорсон байгууллагын дэргэд байгуулагдахгүй. Энэ бол тусдаа яг бие даасан хуулийн итгэл хэлбэртэй байгуулагдана. Яг тэгж хэлж өгнө гэхээр гашуун туршлагууд байд юм байна. Хуучин социалист байсан улсууд өнгөр байна тий. Том корпорацийн дэргэд байгууллагуудад явж хаад корпорацийн үйл ажиллагаанд доголдохоор дагаад тэтгэврийн санд ампуурсан тохиолдол гарсан юм. Тийм учраас тэр аж ахуйн тэр нөлөөллийг нь багасгахын тулд тусгай зөвшөөрөлтөй бие даасан хуулийн этгээд тэгээд төрөөс хараад бус үйл ажиллагаа явуулна. Гэхдээ хяналт нь бол төрөөс 100 харааттай. Тэгээд нэмэн дөрвийн сан нэлээд өндөр байна. Ийм үндсэн одоо логиктэй явж байгаа. Гэхдээ юу юм шүү? Би одоо бодохдоо одоо энэ нэг үйл ажиллагаа явуулаад байгаа 4-5 аж ахуйн нэгж чинь байгууллагын дэргэд одоо тухайн байгууллагын ажилчдад анх зориулсан байдлаар үйл ажиллагаа эхлүүлж исэн ч гэдэг юм уу. Тэгэхээр чи байгууллагын дэргэд байгаад эдгээр одоо ингээ хууль батлагдчихлаа гэж бодоход шинэ бүтэц зохион байгуулалтанд орох нь байна тийм үү? Яг үнэ тий. Хуулийн одоо нэг шилжилтийн зохицуулалт гэдэг заалт байгаа. Хуулийн төсөл дээр одоо яг ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд 1 жилийн дотор энэ хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа өөрчилнө. Тэр заалтыг зааж өгч байгаа. Тэгэхгүй бол таны хэлдэг зөв. Одоо энэ байгаа байгууллагуудын зарим нь бол яг байгууллагын дэргэдэл байна. Дөрмийн сангаас гадна эрсдлийг хааж байгаа өөр зүйл хяналт тусгай зөвшөөрөл олгохын санхүүгийн зохицуулах хороо тэгээ үргэлжлүүлээд хянаад явах нь санхүүгийн зохицуулах хорон дээр. Тий. Харин тийм би бас яг хүмүүсийг юунд итгэж найдах вэ? Ягаад гэвэл одоо энэ нөгөө цахим аягүй эрчимтэй хөгжөөд ингээл янз бүрийн заллин маллин те ингэсэн мөнгө төгрөгөө өгцөн авцсан аваагүй юмнууд зөндөө байгаа болохоор хүмүүс эргэлзэж байгаа бах та гэж ботсон. Хууль өргөн барихад нөгөө нэг практик хэрэгцээ шаардлага мардлагын талаар ингээд судалгаанууд байдаг те. Би тэгээд нөгөө нэг хүн амын насжилт удахгүй нөгөө нэг одоо бол ингээл хүн амын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа залуучууд удахгүй ингээд мэдгүй хэдэн жилийн дараа чинь та нар дээр тоо байдаг баха ингээд Ахмад гэдэг англи руу орох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ минутын хуулийн төсөл уялдаатай юу? Эрэлтийг тооцсон судалсан юмнууд. Тий. Шууд уялдаатай. Одоо яг өнөөдрийн байдлаар манай хүн ам зөө цонх үе бол хаагдаагүй таата үе дээр байгаа. Тэр бидний таата үе дээр байгаа дээрээ энэ гол өөрчлөлтүүд бас хийж авах хэрэгтэй. Гэхдээ зарим хүмүүсийн асуултанд бол эн чинь баян орлоготой хүмүүс зориулсан хууль юм биш үү гэж асуугаад байгаа. Би ч тэгэж бодож байгаа шүү. Тэгтээ тийм биш. Энэ юу вэ гэхээр яг өнөөдрийн байдал дээр манай дээр хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүч маш дутагдaltaй байгаа. Одоо ажиллагч нар бол сайн хүн хаяад болохгүй байна. Эсвэл сайн хүнээ тогтоон байж чадахгүй байна. Тэгэхээр ажиллагч нарын хамгийн нэг одоо тухайн хүнээ үлдэх нэг хөшөөргөн бол энэ хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцооны нэг хэлбэр. Яг үл тэнд хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн төслөөр юу заасан бэ гэхээр хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулаад ажиллагч нь ажилтнаа нэмэлт гэрээ байгуулна. Тэгэхээр за би чамд одоо яг магадгүй тэр байр нууны асуудал тустай байдаг байх тийм. Өмнөөс гадна би чам зориулаад би чам нэмэлт даатгалт хамруулж өгье.
чи надад харин натаа 3 жил ажилладаг ч юм уу тий. Ийм бүтэмжийн асуудал цаана бас холбогдож байгаа. Гэхдээ энэ бол дагвар нүүр нөлөө. Түүнээс одоо гол нүүр нөлөө бол эцсийн сэдв бол ажилтнанд очих тэтгэврийн нэмэлт орлого гэсэн агуулгаш хамгийн эцсийн үр дүн байж байгаа. Хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр таны төрөний асуултаа уйлдаа хэлэхэд энэ хоёрын тэтгэврийн сан ингээд байгуулагдаад тусаж шулаан гутаа ингээд бүтээтгүүнээс санал болоод ингээд нэг актив ингээд бүрдүүлнэ шүү дээ. Тэрийг 100% өөрсдөө ерөөсөө удирдахгүй энэ хуулийн төслөөр. Энд хөрөнгө оруулалтын менежментийн компани гэдэг хөрөнгө итгэмжлэн удирддаг юм байгууллага тусдан дахиад ажиллана. Яг бол энэ мөнгийг дураараа захин зарцуулах хэрэг бас байхгүй. Энэ бол одоо хомк гэж бид нар нэрлэдэг байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд хувийн тэтгэврийн сантай гэрээ байгуулад бид нар таны мөнгө чинь ийм үр өгөөжтэй удирдах өгье. Манад ийм ур чадвартай хүн байна гэд тэр активыг үр дүнтэй удирдах эхэлнэ. Гэхдээ нэг газар өгч болохгүй. Холбоотой этгээд бас өгч болохгүй. Бүгдийг ингээ хаацсан байж байгаа. Дахиад нэг байгууллага байгаа. Кастадион гэдэг. Кастадион бол хувийн тэтгэврийн сан дээр одоо ингээд этгээд мөнгө өгсөн тэр ажилтны бүх бүртгэлийг Кастадион гэдэг тусдаа байгууллага бүртгэнэ. Нэг осондоо тэр луур хийх боломжийг нь хаагаад байгаа. Нэг осонд одоо балансаа засдаг тий. Одоо нэг осондоо ашиггүй мөртлөө ашигтай гэж харагдуулдаг тий. Тийм байдлыг харагдуулахын тулд олон улсын жишгээр Кастадион гэдэг байгууллага одоо Монголд 3 байна. Аль нэгийг сонгож өөрчлүүлнэ. Бүх мэдээллийг нь өдөр болгон бүртгэнэ. Одоо манай нийгмийн даатгалын байгууллага сар болгон бүртгэдэг. Кастадион бол өдөр болгон бүртгэнэ. Өдөр болгон бүртгэсэн бүртгэлээ хүнд нь шууд харуулна. Тэнд ямар нэгэн байдлаар хууль бус бүртгэлүүд ороод ирэх юм бол Кастадион бол шууд хорон мэдэгдэнэ. Хөрөнгө оруулалтын менежментийн компани хууль бус үйлдэл бас хорон мэдэгдэнэ. Ийм гээд 3 ийм хойр хоорондоо хяналт тавьдаг юм бүтэц бас доор нь ажиллана гэсэн үг. Дээр нь ерөнхий хяналтыг хороо тавьж явна гэсэн. Бүтнэрийн систем зураад байна те. Бүтэн систем зураг юм тийм бүтэн систем. Тэрс яг дандангаараа хувийн тэтгэврийн сан ингээл дээр үе хадгалан зэлийн орчиг тасан чинь тэрчээрээс ингээл нэг баахан мөнгө амлж аваад хаашаа хөрөнгө оруулалт хийсэн мэддэггүй шилэн биш. Вилтод биш. Хаалттай байсан бол одоо юм бол ерөөсөн тув тунгалаг байж ижлийн зах зээл ажиллана. Би тэгээд нөгөө түрүүний ярианд дурддагцснаас бас тэгэж бодохгүй нэг 2 сая төгрөгийн цалин ингээ гар дээр авдаг сард. Гэтэл өрхийн зардал нь 3 сая даваа явцдаг, 4 сая даваа явцдаг. Ийм болчоод ингээд үнийн өсөлт мөсөлттэй холбоотой. Тэгэхээр хүмүүсийн амнаас юу гардаг вэ гэхээр энэ татварын дарамт их байна. Энийг буулгаач илүү өөр болгооч гэдэг. Нийгмийн даатгалын шимтгэлч их байна гэдэг. Нэг ийм шүүмж явж байхад энд нийгмийн даатгалаа төлөө дахиад тэнд ирээдүйд алстаа надад хэрэгтэй юм да гэж хол харж энд ингэж давхар даатгал үүсгэх эрэлт яг хэр байгаа бол энийг яаж тооцоод хуулийн төслөө өргөн барьсан бол доо гэж бодохгүй юу. Яг мэдээж нөгөө орчин байхгүй байх биш нөгөө бид нар саваа бэлтгэж штэ бэлтгэж байгаа сайн хэрэгэлтэй. Тэгтэл бид нар за 5 жилийн дараа бол одоо юу гэдэг юм бэ? Хувийн тэтгэврийн санд сангаар үйлчлүүлэгч хуримтлал үүсгэх хүн тэд байх юм байна. 10 жилийн дараа гэдэг ийм гоё судалгаанууд л байгаа байх гэж бодохгүй. Одоо байгаа тоо бол шууд 135 мянган хүн бол тэр цэвэр эрэлт байхгүй. Аль хэдийн эрэлтээ үүсгээд бүтээгдэхүүн авцсан гэсэн үг. 135 мянган хүнтэй зах зээл бол Монголд бол томд ордог. Маш том. 3 сая хүнтэй учраас. Тий, одоо манай даатгал өчийн баг 11% байхгүй. Сая 200 мянган 11%. Дээр нь маш олон хүнтэй байгууллагууд энэ хүлээлт маш хүлээгээд удаж байгаа. Жишээлбэл Эрдэнэт байна, ГОК. Тэднийг бол 8-9 мянган хүнтэй байна удаа. Төмөр зам байна. 15 мянган хүнтэй. Оюутлогоо байна. Гэх мэт том корпорат байгууллагууд нөгөө дэрэгдээ байгуулахгүй гэдэг зарчмыг бас хүлээгээд нөгөө шинэ хуулийг хүлээгээ байж байгаа. Тэгэхээр одоо байгаа 135 мянга дараа нь орж ирэх том зах зээл бэлэн байгаад байгаа. Гол зүйл нь юу гэхээр мөнгөтэй хүн гэхээс илүүтэйгээр тухайн ажилтан бол өөрөөсөө нэг тодорхой үг төлнө. Байгууллагын тодорхой үг төлөх байхгүй. Тэр жишээлбэл 50 мянган төгрөгийн шимтгэл сар тутам төлнө гэх юм бол 25 мянган би төлчихье. 25 мянга чи төлчих. Чи манайд төдөө хугацаанд ажиллаж шүү гэдэг юм гэрээний харилцаал явах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нэг заавал нэг орлого хөргөн гэхээс илүүтэйгээр нэмэлт хуримтлалаа яаж ухаалаг бий болгох вэ? Энийг яаж зөв өдөртөх вэ? Дараа нь яаж үнийг тэтгэвэр болгож өгөх вэ гэдэг асуудал байна. Эффект нь хөдөлмөрийн зах зээл дээр үнэхээр эрэлт нийлүүлэлтэн дээр ийм нөлөө үзүүлж байвал тий энэ ийм болцол тавиад аж ахуйн нэгжүүд ажилтан үнэхээр татаж чадаад тэдний доктор сууршилтай бүтээмжтэй урт удаан хугацаанд ажиллаж чадчихвэл энэ хуулийн төслийн бас нэг эерэг нөлөөл юм байна л да. За тэгэнгүүт одоо нэг юм асуудал байна. 5 жил 10 жил одоо мэдхгүй би хэдэн настай энэ хувийн тэтгэвэр төлөхийн ингээд хуримтлал үүсгчээд хизээ авах юм.
Хизээ авч болох юм? Яаж авч болох юм? За тэгээ. Хуулийн төсөл дээр урьдчилж авах нэг зохицуулалт орсон. Энэ бол уулын тэтгэврийн бүтээгдэхүүн шүү дээ. Ажил хөдлийн даатгал бол биш байхгүй. Энэ бол тэтгэврийн бүтээгдэхүүн учраас олон жил хоримтлуулж байгаад яг нийгмийн одоо нэг улсын тэтгэврийн нас байгаа шүү дээ. Одоо 60-наас эсвэл 62 гэдэг ч юм уу, эмэгтэй 55 ч юм уу тий. Яг тэрнтэй уялдуулсан байж байгаа. Улсын тэтгэврт гарах боллоо. Одоо энэ хувийн сандаа төсөлт гаргаад одоо би ингээ гарлаа. Би тэтгэврээ тогтоолгоё гэдэг. Энэ болыг тэтгэврийн нас хоорондоо яг таарч явах хэрэгтэй. Энэ олон улсын зарчим байна. Гэхдээ наан нөх басны хоёр одоо гарц эрхийн нээж өгсөн. Тэрний үг бол хүн бол байнга ирүүл яваад байхгүй шүү дээ. Хөдөлгөөний чадвар алдчих болно. Тэгэхээр хөдөлгөөний чадвараа алдсан тохиолдолд улсын тэтгэврийн тогтолцоо нэг групп тэтгэвэр өгдөн шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас эрхээ нийлж бас болно. Би ингээ хөдөлгөөний чадвараа бүрэн алдчихлаа. Одоо би цааш ажиллаж чадахгүй нэ тий. Би ингээ улсын группээр тогтоолгочлоо. Одоо би энд байгаа мөнгөө тэтгэвэр болгож авъя. Энэ бас нэг боломж. Дахиад бүр наан нэг боломж байна. Тэрний юу гэхээр эрүүл мэнд боловсрал орон сууцны урьдчилгааны зорилгод би нэг тодорхой юм авъя гэвэл болно. 30 хүртэл хувийг. Ийм гурван үндсэн юм зарлага хэсгийг ингээ хуулийн төсөлд заагаад өгсөн байж байгаа. Гэхдээ 65 хүрээд авахдаа би бөөнөр нь авч болох уу? Яг үнэ. Одоо тэтгэвэр нь дотроос 3 хуваагдана. Улсын нийгмийн даатгалын сан буюу тэтгэврийн даатгал сангаас өгдөг тэтгэвэр сар болгоно өгдөг тий. Сар болгоно гэдэг. Сар болгоно 1 сарын 1-нд өгдөг. Энэ хуулийн төсөлд 3 төрлийн тэтгэвэр ялгаатай. Нэг нь бол үлдэгдлээ бөөнөр нь авах. За би энэ бөөнөр нь авч. Хоримтлаа. Би энэ бөөнөр нь авч. Нөгөө нэг хоёр дахь хууль бол би бөөнөр нь авахгүй яг насан туршдаач авахгүй тий. Би нэг юм 10 жилдээ хуваагаад авчих гэж бас хэлж болно. Тэр нь хоёр тэтгэвэр гэж байгаа. Нөгөөх нь яг улсын тэтгэвртэй адилхан. Би насан туршдаа авъя. Улсын тэтгэвэр 1 сарын 1-нд ороод ирнэ. Би хувийн хоримтлаа бас сар болгоныг аваад яваад. 15-нд авчия. 12 хоногийн зайтай хувийн урьдчилгаа. Ингээд 3 төрлийн юм тэтгэвэр олох ангил байгаа. Тэгээ тэрний шийдвэр хэн гаргах вэ бол манай ажилтны өөрөө л гаргана. Өөрийнхөө хоримтлын үлдэгдлийг бас харна тий. Энд чинь зарим хүнд бол чихэн болгоны хоримтл өөр болно шүү дээ тий. Очоосон цайлн төлсөн жилгээд. Тэгэхээр энэ тэр хоримтлаас хамаарат сонголт хийх нь өөрт нь байна. Сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тэр аж ахуй нэгж гэдэг юм уу тэр бүтэц одоо ингээд сан байгуулж байгаа тэр газар нөгөө хүмүүсээс мөнгө татаал тэгэл тэрийг хадгалдаг юм хийхгүй тэр мэдээж ингээд тэр мөнгө эргэлдэж байгаа аривдчих хэвээр шүү дээ. Тэгэхээр тэр компанид нэг тим юу заад юм уу? Одоо жишээ нь энэ хоримтлалыг та ийм чиглэлээр л эргэлтэнд оруулж болно. За тий. Эсвэл бүр энийг бол огт болохгүй шүү. Зааж байгаа. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн хамгийн чухал хэсэг нь энэ баггүй. Яг бол эрсдэлхаанаас үүсгэхгүй л буруу хөрөнгө оруулалт хийж шүү дээ. Буруу юмд хөрөнгө оруулалтын эсвэл уналтаа зах зээл рүү хөрөнгө оруулалтын эсвэл бүр аж сонирхлын зуршил хийж мөнгө гаргах магадaltaй. Тэрс хуулинд бүгдийг хааж өгсөн байна. Хөрөнгө оруулалтын төрлийг бол бүгдийг заагаад өгсөн байна. Үнд цасны зах зээлийн тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн заасан хөрөнгө оруулалтын төрлүүдийн тоолонд дурдаад яг ийм юмд оруулах шүү гэдэг бүгд нь оруулаад өгсөн. Үүнээс бусад төрлөөр оруулж болохгүй шүү гэж заагаад өгсөн байж. Тэнд одоо жишээлбэл одоо жишээлбэл криптовалютанд оруулж болохгүй шүү. Жишээлбэл өөрөөр жишээлбэл дотоодын одоо биржийн зах зээл дээр арилжааж байгаа компани бонд авч болно, засгийн газрын бонд авч болно, арилжааны банкнд байршуулж болно гэдэг бүгдийг ингээд яг нэгээс холоод ингээ 9 хүрт дараалал заагаад өгсөн байж. Тэгэхээр таны хэлдэг зөв. Тэр хуулинд байгаа заалтыг бол хувийн тэтгэврийн сан бол зөрчиж хөрөнгө оруулалт хийж болохгүй л гэсэн үг. Одоо хаа хамаагүй юмд. Эсвэл өөрийнхөө хамаарал бүхий газрын хувьцааг хөдөлж чаддаг ч юм уу тий. Энийг бүгдээ хуулийн төслөөр харьлаад өгсөн байж. Тэгэхгүй бол одоо манай чинь бас санаа зовмор үйлдэл бас гарна шүү дээ тий. Хөрөнгө татчаад өөрийнхөө компани хамаарал бүхий компани хувьцааг худалдаж аваад дараа нь тэр байгууллагын дампууруулалт юу болох вэ? Шаялтай юм болно. Тийм учраас энийг бүгдийн хуулиар хориглож өгсөн бас. Хамаарал бүхий этгээдээ хувьцааг авахыг хориглосон. Одоо нийгмийн даатгал шүү дээ те бид нарт ямар тулгамд яг ингээд бүр заавал нийгмийн даатгал төлөх бараг шалтгаан бол одоо нөгөө банкн дээр очих. Тэ ипотекийн зээлд орох гэсэн юм аа. Тэгэхээр та нийгмийн даатгалын төлөлт чинь ямар юм бэ? Хувь хэмжээ нь ямар юм бэ ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нөгөө нэг ямар нэгэн банк санхүүгийн байгуулалттай эдийн засгийн харилцаанд ороход хувь хүн улсад төлж байгаа нийгмийн даатгалаа үзүүлж баталгаа нотлохоо болгохоос гадна хувийн энэ бас ямар нэгэн эффект үзүүлэх үү? Тий. Бид нар энийг бол
одоо дагалдагч одоо нөлөөлөл гэж хэлж болно тийм. Одоо бидний зорилго бол тэтгэвэр. Гэхдээ би бол нөгөө энэ мэдээллийг ашиглаад өөр байгууллагууд шийдвэр гаргаж магадгүй зүгээр өөрчилж хэлж болж чадахгүй. Гэхдээ зүгээр ямар нэгэн байдлаар энэ чинь өөрийнхөө хөдөлмөр эрхлэлтийн байдал тогтвортой байх, боломжтой цалин авч байгаа, ямар нэгэн байдлаар тасралтгүй цалин авч байгаа, тасралтгүй хоёр төрлийн даатгал даатгуулж байгаа гэдэг энэ харилцаа бол олон улсад бол энийг бол хариуцлагатай хүн гэж илэрхийлдэг тийм. Хариуцлагатай ажилтаа хүн байна гэж илэрхийлдэг. Тэгэхээр яг ийм хариуцлагатай ажилтаа хүн байх ёстой шаардлага тавьсан байгууллагууд, жишээлбэл банк зээлийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд байдаг бол энэ бол ямар ч сөрөг нөл бол үзүүлэхгүй. Мэдээ сайн нөл үзүүлнэ. Тийм. Шимтгэлийн хувь хэмжээ. Энийг яаж зохицуулах вэ? Энэ нөгөө байгууллага хувь хүн хоёр хоорондоо, сан хувь хүн хоёр хоорондоо тохирох юм уу? Эсвэл нэг юм жишг доотлон тэд дээдлэн тэд ийм байна гэдэг юм байх юм уу? Тийм. Бас хамгийн зөв асуулт. Одоо энэ дээр одоо улсад төлж байгаа шимтгэлээсээ бид нар зарим нь авах уугүй гэж байгаа юм. Авахгүй гэж байгаа энэ төр бол. Улс төлдөг шимтгэл нь бол тусдаа төлөгдөөл явна. Одоо бол тийм хөдөлгөөн орохгүй. Тэгэхээр энд нэг шимтгэл төлөх хэрэг гарна да тийм. Тэгэхээр энийг хэн тодорхойлж өгөх вэ гэхээр хоёрын тэтгэврийн сангууд бүтээгдэхүүн болгон өөр байх магадaltaй бас. Зарим ч нас залуу 20 настай залуу хүн, зарим 30 настай хүн, зарим нэлээд тэтгэврүүлэлт өгсөн 50 настай хүн байж болно. Тэгэхээр шимтгэл нь бол мөнгөөрч байж болно, хуваарч байж болно. Олон улсад нээлттэй юм л. Одоо сард 50,000 жишээлбэл тийм. Эсвэл сард танай орлогын 2% ч юм уу. Эсвэл хөдөлмөрийн өснөд доод хэмжээний төлөв одоо хийхэд одоо тийм. Тэгэхээр энийг хамгийн гол нь эцсийн шийдвэр хэн гарах вэ гэвэл ажилтнуулагч ерөөсөө гарахгүй. Ажилтнуулагч ингээд ажилтныхаа өмнөр ороод тий чи энэ даатгалд оч даатгуул энийг заавал сонгох гээл тийм байж болохгүй. Хамгийн эцсийн шийдвэр бол ажилтан л гаргана. Ажилтан гарахтаа харин ажилтнуулагчтойгоо ярилцсан. За би энийг сонгочлоо. Одоо 50,000 төл гэж байна. Та хэдийн төлөх юм? Би хэдийн төлөх юм? Ингээд хоёр талтай харилцааг хийгээд гэрээгээ байгуулад хөдөлмөрийн гэрээний хасвар долоо үлдээчихнэ. Тэгээ тэрний даваа сар болгонд байгуулгын төлөлтийг хийгээд явна гэсэн. Аж ахуйн нэгжийг татагдж оролцуулахгүй байх боломж гэж байх уу? Одоо жишээ нь хувь нөгөө сайн дурын даатгал төлдөг шиг сантаагаал гэрээгээ байгуулаад би тэдийгээ төлөөд явъя зөө. Болно тий. Хуулийн төсөлд бол ийм хоёр төрлийн хөтөлбөр буюу бүтээгдэхүүнийг одоо оруулахаар заасан байна. Нэг нь бол ажилтнуулагчийн хөтөлбөр, нэг нь хувь хүний хөтөлбөр гэдэг. Магадгүй зарим ажилтнуулагч тэгж ч одоо шин тутам ч юм уу тий. Энэ жилдээ бид нар бол чамайг төлж чадахгүй тий. Чи өөрөө төлчих гэж хэлж магадгүй байхгүй. Тэгэх юм бол тэр хүн бол хувь хүний хөтөлбөрийг худалдаж аваад зөв өөрөөсөө төлөх эрх нь бол нээлттэй. Энийг тийм уян хатан хууль. Тийм байна тийм үү. Хуваараа төлж болно, хамтраад төлж болно. Яг үнэ тийм. Эсвэл нөгөө байгууллагатай ингээд төлөө явж аваад хамтраад төлж явж аваад магадгүй энэ чинь ажилласаа гарах хэрэг бас гарна шүү дээ. Тэгэх юм бол ажилласаа гарлаа гэд би дахиад өргөжлөж төлөйгөл хувь хүний хөтөлбөрийн гэрээ байгуулад хуваараа төлөө цаашаа явчих бас нэрх нь бол нээлттэй бас. Энэ нэг тийм одоогийн залуучуудын хүсэж байгаа одоо нэг юм дунд одоо яг төлөөрийн зах зээлд ийд байгаа 30-та 40-та залуучуудын хүсэж байгаа хоглоор ихгүй. Бид нэг өөрөө хөрөнгөийг удирдах явах, өөрөө менежмент хийх, шилэн байх, хинаа явах юм боломжтой л хууль юм байна. Сан зүгээс ямар нэгэн нөгөө нэг нөхцөл гэдгийм үү шаардлага ирэх ийм боломжтой юу? Одоо жишээ нь та нэг гэрээ байгуулсан бол 5 жил тасралтгүй төлнө юм уу 15 жил заавал ингэж төлнө энэ төр гэсэн тийм нөхцөл бол байгаа. Одоо тэр ажилтнтай одоо нэг хувийн тэтгэврийн гэрээ байгуулж штэ. Энэ гэрээ өөрөө хуцаагүй байна. Хуцаагүй байна. Хуцааж болж. Яг тэгвэл энэ цаана юу вэ гэхээр тэр удирч одоо суларсан хөрөнгийг удирдах хэрэг гарна шүү дээ тий. Тэр чинь нэг жилийн хугацаатай хадгаламж руу оруулахгүй шүү дээ тий. Бонд руу оруулж болно. Бонд чинь 5 жил, 10 жилийн бонд байж болно. Тэгэхээр энэ удирдлагатай бас тэр хөрөнгийн гэрээний хугацаа хоорондоо уйлдах хэвээр. Гэхдээ хуцаагүй гэрээгээд одоо энд нөгөө ажилласаа гарчаад орлохгүй болчиход багт нь энэ чинь хуцаагүй гэрээ чамаа цуслахгүй гэдэг ч болохгүй. Яг л тэр хүн чинь өөрөө ажил болчиход шүү дээ. Тэгэхээр би одоо ажилгүй болсон юм чинь төлж чадахгүй. Цуцлана. Тэгээд тэр хөрөнгөө бол үргэлжлүүлж удирдуулна. Авахгүй тийм. Гэхдээ нэмэд мөнгө хийгээд байвал болно. Тийм бол хувь хүний хөтөлбөрөөр гэрээ байгуулж. Улсын нийгмийн даатгалаас ялгаатай нөгөө нэг дунд нь гэп гарч болох юм шүү дээ. Тэгээд үргэлжлээл явна. Болно гэсэн үг тийм. Нэг үсэндээ таны хэлдгийг санах зөв шүү. Энэ хувийн нэмэлт тэтгэврийн одоо энэ тогтолцоо шүү дээ. Улсын нийгмийн даатгалын хүч чадахгүй байгаа хэсэг рүү тийм. Одоо нэг өгч чадахгүй байгаа боломж руу ингэж орж иж байгаа зах зээл баггүй. Түүнээс нь одоо улсын нийгмийн даатгалын тогтолцоод өрсөлдөгч бол биш.
өрсөлдөөд хоёулаа унсан тохиолдол бас хуучин социалист улсууд гарсан юм билээ. Тэгэхээр энд бол хооронд өрсөлдөхгүй бие бинийгаа нөхөн. Энийгээ тэхэнд бол ухаалгаар зах зээлээ хувааж авна л гэсэн үг. Өвлөгддөг Маш тэ холбоотой заалт нь юу гэж туссан байгаа вэ? ерөөсөө өвлөлт бол энэ нөгөө одоо ингээ гэрээ байгуулаад мөнгө төлж штэ тий. Яг тэр өөрийнх нь дансанд яг бодит мөнгө хоригдлогдно. Одоо банкны данстай яг адилхан. Тэгээ магадгүй эрсдэлгаараа тэр даатуулагч бурхан болоо гэх юм бол энэ үе харилцаа бол шууд иргэний хуулиараа зохицуулагдаад яв. Хинд өвлөх хэвээр энэ хуулиараа шийдэгдэл явна гэсэн. Тэгэхээр дагж байгаа хууль дээр нэрний хууль байгаа гэсэн үг үү? Иргэний хуулийн зохицууд одоо байгаа. Үе харилцааг. Батлагдах хугацааг яаж харж төлөвлөж байгаа вэ? Тэгээ бас хэрэгжих хугацааг юу гэж заасан бэ? Тийм, хуулийн төсөл дээр бол зүгээр одоогийн байгаа заалтаар хуулийг 2027 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэсэн хуулийн төсөл дээр байгаа. Батлагдах хугацааг бол одоо бид нар хэлж мэдэхгүй. Энэ чинь бол улсын их хурлын бүрэн эрхийн асуудал тий. Тийм учраас одоо бид нар бол батлуулахын тулд бүх одоо чамаалдаа гаргаж явна. Батлах бүрэн эрх нь бол их хурл байгаа. Гэхдээ процессын хувьд нөгөө наан найдаг засаг намын бүлгүүд гэд тэр дэмжлэгүүд бол авцсан уу? Засгийн газрын хуралдаанаар ороод бол дэмжигдсэн. Их хурл дөрвөн барьчихсан. Тэгээд одоо эхнээсээ бол намын бүлгүүдээр ороод дэмжигдээ явж байгаа. Тэгээд их хурлын чуулганаар яг нөгөө их хурлын чуулганы дэгийн тухай хуулиараа явах болов гэж бодож байна. За баярлалаа. За ямар ч байсан сонирхож исэн юмнуудаа асуучлаа. Хүмүүс бас яг иймэрдрүүл юм сонирхож исэн баг гэж бодож. Цай гэж тавьж яснаа мартчихад орсон байж.